За одоо 10 жилийн дараа ингээд эргээд харахад би нэг зүйлийг маш тодорхой хэлээ. Монгол бас одоо 3 дээр нэмэх гэсэн ийм намын тогтолцоотой болцсон. Одоо парламент дээр 5 нам болохгүй. Ямар ч сонгуул боллоо гэсэн 3 нам байж л байна одоо. Манай хүн гэдэг 3 нам байх нь тодорхой. За энэ бол нэг. Хоёрдогт өнөөдрийн нэг дэлхийн ертөнц шал өөр болчлоо л. Тэгээд өөр болцсон гэдэг нь бол дэлхийн 2 дугаар дайнаас хойш дэг журам их өөр болчлоо. Арчлыг хамгаалж ирсэн нэг том үндэстэй Америкч мөнгө төлөхөө байлаа тоошоо болчлоо. Одоо яг арчлын дархлаа нь хаана явж байгаа гэхээр Европууд дээр яваад байгаа байхгүй. Европууд бол нэг 100 жилийн түүхэн дайн үтсэн, зовлон өгцөн арчлын үнцэнтэй юм үндэстнүүд байна. Тэрийг ингээд харах юм бол бүгдээрээ дийлгэн парламентын засаглалтай. Тэн нэг юм улс төрийн намууд нэг идэвхтэй, хүчтэй. Тэгээ парламентын засаглал маш сайн ажиллаад байна л дээ. Тийм болохоор цаашаага Монгол улсын хөгжлийг харьцуул парламентаа бэхжүүлэх тэхийн тулд бол тууштай. Одоо үзэл сан дээр нэгдсэн сайн юм баг институт Монгол улсад маш хэрэгтэй. Ямар ч байсан Монгол улс бол 10 жилийн өмнө нэг дээр нэмэх гэдэг ийм тогтолцоотой явж байсан бол одоо 3 дээр нэмэх гэдэг ийм тогтолцоотой. Тэгээд 30 хэдэн нам бол байх шиг байна. Гэхдээ парламентод 5 нам ингээд суугаад явж байна гэдэг бол энэ ололт. Энийг бий болоход харин хүн нам бол маш их үүрэг гүйцэтгэсэн.